За энэ 8-4-р заалтан дээр хилцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэгт санаачилсан болон төлөөлөх гишүүнийг оролцуулна гэсэн байгаа. Тэгэхээр энэ дээр яг тодорхой хэмжээний хязгаарлалт байхгүй байсан уу гэдэг асуудал байгаа. Яг тэгэхээр бас гишүүд маань бол мэдээж тодорхой зорилгоор тухайн хуулийн төслийг бол санаачилж байгаа. Тэгээд хэрвээ хилцүүлэгт бэлтгэх ажлын хэсэгтээ 100% өөрсдөө орчуул яах юм гэдэг нэг юм асуулт. Энэ дээр тодорхой хэмжээний хязгаарлалт заалт байна уу гэдэг. За энэ 8-10 дээр болохоор бол энэ юуны байнгын ороо хяншилах төр орооны хуралдаан таслуулаад иргээд ятсан байгаа даа. Тэгэхээр энэ ажлын хэсэгтэй холбоотой бол ерөөсөө заалт ороогүй байна гэж ойлголоо. Тэгэхээр хэрвээ тухайн хүн одоо тасалсан гээд хасагдсан тохиолдолд орных нь хүнийг асуудлыг яаж шийдэх юм бэ гэдэг нэг юм. Энэнийг юу яаж тооцсон бэ гэдэг асуулт байна. За энэ 7-гийн 4-дөр нэг бичгээр заавал өг гэсэн байгаа нөгөө байхгүй тохиолдолд. Тэгэхээр энийг имэйлэр гэж нэмж оруулвал ямар вэ гэж асуух гэдэг. Өөрөөр захин харилцаагаар бас асуудлуудаа шийддэг байхгүй бол дандаа албан бичгээр заавал өгөх шаардлага байхгүй хаа гэж үздэг байна. За 11 болон 13 дээр альва одоо асуудал яригдахдаа заавал 65 гишүүн байж санал хураалдах явагдах болж байгаа. Тэгэхээр хэрвээ аль ч тохиолдолд тухайн хурлын зааланд гишүүн байхгүй байлаа гэхэд хаслаа гэхэд бол энэ маань 65 дээр очиж зогсох юм байна л гэж харагдаад байна. Тэгэхээр энэ дээр бас нэг асуудал сууя. За энэ 15-ын 7 дээр 30 хоног гэж асуусан. Энэ одоо ажлын 30 хоног яриад байна уу? Хуваанлын 30 хоног яриад байна уу? За 33-ын 2 дээр энэ яаралтай гурмаар орж ирж байгаа засгийн газраас болон бусад газраас орж ирж байгаа асуудлуудыг хилцүүлэг зохион байгуулахгүйгээр шийдвэрлэнэ гэдэг байгаа. Тэгэхээр энэ хилцүүлэхгүйгээр явах одоо ямар шаардлага байгаа вэ гэдэг асуулт байна. Тэгээд яаралтай гурмаар ингэ орж ирдэг хэдэн асуудал байдаг юм бэ гэдэг нэг юм асуулт байна. За дараагаар нь болохоор бол энэ 71-ийн 5 дугаар заалтыг уншихаар бүс бүрт одоо жишээлбэл төсвийг тэнцүү хойролдгүй шүү дээ. Тэгэхээр одоо ингээд тухайн гишүүн тодорхой санал гаргалаа гэхээр өөрийнхөө бүсийн доторх асуудлаас тодорхой төсвийг хойрлох ийм асуудал үүсэх гэдэг юм л да. Тэгэхээр энэ маань одоо ер нь бүсүүдэд төсвийг хойрлохдаа тэнцүү хойрлно гэсэн үг юм уу? Одоо яг энэ дээр ямар асуудал байна вэ? За дараагаар нь болохоор бол салбарууд яамдууд маань болохоор төсөв харилцаа адилгүй авдаг. Тэгэхээр тухайн яам салбарын асуудал дээр төсвийн хойролтыг яаж тооцох юм бэ гэдэг нэг ийм их асуудал гарч ирж байна. За нэг тодорхойгүй хоёр асуулт байна. Энэ бид нар одоо жилийн хөгжлийн төлөвлөгөө ингээд эдийн засгийн байнгын бол ярилцдаг. Гишүүд маань маш их санал өгдөг. Тэгээд орж ирсэн жилийн хөгжлийн төлөвлөгөөнд маш их өөрчлөлт ордог. Тэгэхээр энэ жилийн хөгжлийн төлөвлөгөө хэлцэгтэй холбоотой асуудлууд дээр ямар одоо тодорхой саналууд бодлого оруулж ирж байгаа вэ? Энд дээр би зөв яг шууд уншихаар бол харагдахгүй л байгаа юм л да. За дараагийн асуудал болохоор бол энэ их хурл ингээд завсралцсан байх хугацаанд ажлын хэсэг хурлах шаардлага үүсдэг. Гэтэл нөгөө гишүүд маань бас томилолтой янз бүрийн ажлуудтай байгаад байдаг. Яг ажлын хэсэгт хуралд оролцож амждаггүй нэг ийм асуудал үүсдэг. Тэгэхээр нөгөө нэг ажлын хэсгийн эрсцийн асуудал үүснэ. Энэ асуудлыг юу яаж зохицуулахаар харсан бэ гэсэн ийм асуултууд байна. За бямцгтар хариулъя. За сүүлээс нь эхэлчихв. Ажлын хэсэгт хүндэтгэн үзэх шалтгаанаар оролцохгүй бол оролцоог бол мэдээж тэр чинь тасалсан тооцогдохгүй. Хүндэтгэн үзэх шалтгаангүй ажлын хэсгээр хуралдаанд оролцохгүй бол хасна. Хассан тохиолдолд оронд нь хүн оруулах нээлттэй. Ийм байдлаар зохицуулсан байгаа. За яаралтай гормоор асуудлыг зөвхөн засгийн газар оруулж ирдэг. Засгийн газар оруулж ирэхдээ үндэсний эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой нэн чухал асуудал гэж үзсэн тохиолдолд яаралтаар хилцдэг. Хилцэхдээ хилцүүлэг угаасаа хийдэггүй юм дэгтэй байгаа. Харин энэ дээр одоо нэмж орж байгаа заалт бол яагаад ямар учраас энэ яаралтай гормоор орж ирж байгаа юм бэ гэдэг талаар танилцуулга хийн. Танилцуулга хийгдээд гишүүд ийм учраас яаралтай юм, тийм учраас яаралтай хилцэнд дэмжиж гэж санал өгөх боломжийг хангаж өгч байгаа. За хууль санаачлагчийн төлөөлөл яагаад ажлын хэсэгт орж байгаа юм бэ гэж бүгд 100% орохгүй төлөөлөл орно. Энэ Тэмүүжин гишүүн гаргасан санал яагаад гэвэл гишүүдийн болон хууль санаачлагчийн санаачилсан хуулийн төслийг ажлын хэсэг хилцэж явах явцдаа оронгоор нь өөрчилчих, үзэл баримтлал нь алдагдуулчих ийм одоо эрсдлүүд байдаг. Сайн мэдэхгүй танихгүй учраас ойлгоогүй учраас тийм учраас хууль санаачлагчийн төлөөллийг оруулж ямар учраас ямар зорилгоор ямар үзэл баримтлалтайгаар ийм хуулийг санаачилсан бэ гэдгээр санаачилсан хуулийн үзэл баримтлалыг хамгаалах боломжийг бий болгож өгч байгаа. Ингэж оруулж байгаа ийм агуулгаар.
За мөн одоо засгийн газрын гишүүд нөгөө эрхэлсэн тухайн салбарынхаа байнгын хороонд харьяалагдахгүй хоригдсон байсан. Үүнийг бол тухайн одоо тийм үү харьяалагдах өөрийнхөө асуудал хариуцсан байнгын хороондоо орж тэн дээр бас засгийн газар өөрийнхөө салбар яамныхаа бодлогыг зөв таниулж ойлгуулах энэ одоо бас боломжийг бий болгож өгөхгүй бол засгийн газрын гишүүн эрхэлсэн сайд нь мэдэхгүй бах тухайн асуудал хариуцсан байнгын хороонд тэр засгийн газрын болон тэр эрхэлсэн сайдын бодлогоос одоо өөр одоо байдлаар шийдвэр гаргах юм эрсдлүүд байгаад байдаг учраас ингэж зохицуултыг хийж өгсөн. За дээрэс нь хойнлын 30 хоног, ажлын 30 хоног гэдэг дээр ажлын биш хойнлын 30 хоногийн хугацаанд энэ асуудлуудыг одоо хилцэж шийдвэрлэх ийм одоо зохицуултуудыг оруулж өгсөн. За мэдээж одоо цахим технологи хөгжиж байна. Манай бас их хурлын энэ цахим шилжилтийг парламент за дээрэс нь дижитал парламент петишн за бусдоодоос албан бичгээ солилцох бил гэдэг одоо програмууд байж байгаа. Энэ одоо бас энэ дотоод үйл ажиллагаа зөвхөн цаасаар биш цахимаар хийх энэ томоохон шилжилтүүдийг хийх зохицуултууд дэгийн хуулийн дээр сууж өгсөн байгаа. Тэгэхээр цаашдаа бол аль болох тийм үү цааснаас татгалзах илүү одоо юу гэдэг юм гар утаснасаа гэрээсээ одоо бусд байдлаар мэдээлэл авч мэдээлэл солилцох ийм боломжуудыг бий болгоно. Илүү одоо зардал бууруулах, илүү хурдан хугацаанд мэдээлэл солилцох ийм боломжуудыг бий болгох зохицуултуудаас орсон байгаа. Ганцхан одоо юу гэдэг нөгөө За энэ гишүүд ерөөсөө асуултыгаа минутанд багтаж асууна шүү. Ер нь сурах хэрэгтэй. Ер нь бол ковидын үед 2 минутараас асууж үг хэлдэг. Тэнд нь 2 минутын дотор 3 агуулга ярьж сурсан байсан шүү дээ. За тэгээ Соронзон болдоос дахиад нэмж тодруулъя. Яг би нөгөө 71-ийн 5 дээр гээд асуусан л да. Өөрөөр хэлбэл нөгөө нэг төсвийн төсөлд санал өгж байгаа гишүүний оруулж байгаа санал нь тухайн одоо бүстэй холбоотой бол бүсийн дотор хөдөлгөөн хийгднэ. Тухайн нэг салбар яамтай холбоотой салбар яамд нь хийгднэ гэд заалт орцсон байна л да. Тэгээ ингээд бодохоор чинь нөгөө бүсүүдэд тэнцүү ойрлох асуудал үүсэх асуудал гарах юм шүү гэдэг хэвгүй юу. Яам салбаруудад бол угаасаа ялгаатай хийж байгаа мэдж байгаа. Тэгээ энэ дээр нэг тодруулаад хаач гэдэг хэвгүй юу. Жишээлбэл одоо түрүүн өөрөө ярьсан шүү дээ. Нөгөө ховдын баруун бүсийн асуудлыг зүүн бүс рүү хойролдог ч гэдэг юм уу гэдэг. Тэнгүүд нөгөө яг бүс болгонд адилхан хойролддог шүү дээ угаасаа. Тэнгүүд наа чи өөрөө нэг тийм асуудал авчиж байгаа юм биш үү гэж суудаг хэвгүй юу. За бямцгтар хариулъя. Бид нар бол урт хугацааны хөгжлийн бодлого алсын хайр 2050. За дунд хугацаагаа баталж чадахгүй байгаа. Богино хугацааны одоо 5 жилийн үндсэн чиглэл, 4 жилийн засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, дээрээс нь жилийн хөгжлийн төлөвлөгөө гэсэн урт дунд богино хугацааны бодлогын бичих баримтууд дээр л үндэслэж, үүн дээр тулгуурлаж, үүнийг хэрэгжүүлэх зорилгоор л Монгол улсын их хурл төсөв төлөвлөгөө баталдаг. Энэ дээр суусан асуудлууд суух ёстой. Үүнээс одоо хэлсэн асуудлыг би суух боломжгүй. Ингэхдээ тухайн салбар яам засгийн газар энэ бас бүсийн хөгжлийн бодлогуудыг тэгш уялдуулах, төвлөрлийг сааруулах бүс нутгуудаа тийм үү ганцхан Улаанбаатар гэсэн ганцхан таталцлын төвтэй биш Улаанбаатараас өөр одоо бусад таталцлын төвүүдтэй болох энэ бодлогоо бол бид төлөвөөр засгийн газар чиглэлээ өгдөг, засгийн газар төсөв оруулж ирдэг. Энэ хангагдаагүй бол бид нэр үүнийг бас дотор нь хөдлөх боломжийг нээж өгөх ёстой. Энэ саналыг бас манай Наранбаатар гишүүн бас гаргасан байгаа. Тийм учраас одоо бас За цэнцэргийн мөнгөтэй гишүүн асуулсан.